Яв сайн байцгаана ингээ бүгд хамтдаа чупа чупс амсцгаая. Амсцаа гэж чинь чупа чупс чи ямар олон төрөлтэй болсон юм бэ? Миний мэдхийн амьдрал нэрээ ийм л чупа чупс би мэдх юм дэлгүрт ороход ингээ үүдэнд нээждэг те. Та амсгаасаа өмнө та бүхэндээ би чупа чупсын тухай нэгэн гоё баримтыг хэлье. Испани чихрийн үйлдвэрийн эзэн Ачху Энрике Бернато өөрийн үйлдвэрийг 1958 онд өглөөснөөр чупа чупс чихрийн түүх эхэлжээ. Тэрээр чихэр идэж буй хүүхдүүд чихэртэй гараараа өс толгоогоо барьж хувцас бохирдуулах улмаар гараа долоож ээж аавдаа загнуулах гээд асуудал мундахгүй байжээ. Чухам эдгээр асуудлыг шийдэхин тулд чихрийн үзэгт бариул хийж өгсөн эцэг эхчүүдийг баярлуулаад зогсохгүй хүүхдүүдэд илүү зугаатай болгожээ. За ингээд бүгдээр хамтдаа 10 ширхэг чупа чупсыг амсцгаая. Хүү хамгийн сонирхолтой харагдж байгаа надад одоо энэ гоё эрдэнэ чупа чупсууд байна л та. Гоё юм. Юу. Гоё. Өсөглөн эрдэнэ. Дотроос нь таны хойр аим гарч иж энэ юу юм бэ? Энэ гаатай. Жохон бэржинсэн. Эсэглэн байснаа гүлгэр зөөлхөн болоод тэгээ дотроос нь хойр аим гарч ирж байна. Энэ бас гоё амттай байна. Росодо би 10-аас 8 оноо өгнө. Амттай байна. Stripes гинэ. Stripes. Stripes-наас ийм байт юм байна, бас ийм байт юм байна. Хоёр төрлийн stripes байт юм байна манайхаа. Хөх. Үн ямар гоё үнэртэй юм бэ ёо бүр ингэж манарт л үнэртэж судлаач хүнээрээ. Бас гоё хийх юм аа. Нэр нь адилхан байхan. Тэгээ яагаад дотох нь өөр юм бол одоо энийг намсцгаая. Солонго. Арай өөр амт байна. Өнгөнгөөрөө өөр амттай байна. Энийг бодоод илүү хатуулга юм байна. Энэ айгу зөөлхөн байсан. Надад итгэд энэ айгу өвтөх юм байна. Бас гоё. Энэнд бэ 10-аас 7. Энэнд 10-аас 9. Энэ бол тест үнэхээр гоё. Энийг тэ үнэхээр гоё байлаа. Би яг амтаа баталгаажуулаад дахиад нэг амсаад байгаа. Энийг үнэр мөнөр нь ямар амар юм бэ? Гоё зөөлхөн. Энэ гоё юм байна. Окей, за бүгдээ хамтдаа фэнсиг амсцгаая. Энэ жижиг юм байна. Оохоо, фэнси чи энэ юм шүү. Энэ өөр адилхан харагдаад байгаа юм. Үгүй болов. Өөр өнө зөвхөн. Окей, баталгаажуулъя. Фэнси нараа дотроо юм 5 ширхтэй зөө 5 аим жижиг бөөрийн юм байна. Тэгээд эдэнгүүт энэ 5 нь ингээ задраад байна. Эдгээр болохоор задрахгүй байсан. Фэнси ихтэй яг л амттай байна. Фэнси бол нэг 10-аас 7 оноо гэж би бодож байна. Чупа чупс бол миний хувьд миний бага настай айгүйх холбоотой таалагцсан охиндоо эсвэл найзтай чупа чупс аваад өгчдөг байсан. Тэгээ болохоор та бүхэн манай сэтгэл комент хэсэгт өөрийнхөө чупа чупстай холбоотой гоё хайрын түүх, найзын түүх те бас гоё өөрт чинь сэтгэлд үлдсэн гоё дурсамжтай түүхүүдээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Хамгийн их лайк авсан хүнд би чупа чупс бэлгэлнэ. Бүр амар их бэлгэлээ заяа. Та нар гоё комент хэсгээр хамгийн их лайк аваад гоё түүхээсээ хуваалцсан нэг хүүхдэд би чупа чупс компани руу хэлж байгаа заяа. Жилийн ирэглээ юм уу? Хагас жилийн ирэглээ юм мэдгүй би амар их гоё чупа чупс өгөхийг хичээнэ. Оо, энэ ямар хөөрхөн харагддаг юм бэ? Энэ ямар инээдтэй харагддаг юм бэ? За. Дабл чупа чупс гараад ирлээ. Хамтдаа амсцгаая. Зайрмагтай гэж швара. Карамель. За, ирээс байна. Хамтдаа амсцгаая. Энэ дээдлэн. Дараа. Энэ их гоё юм байна. Чупа чупс ч жоохон тийм хатуулга тийм юу штэ. Хуурээд хуурах гэж хаашаа юу гэж хэлмээр ч юм байд юм аа. Энэ болохоор амар тийм энэ зүгээр арай чупа чупсыг бол арай жоохон нялган юм шиг байна. Энэ гоё юм байна. 10-аас 9. Гоё юм ингээ байж байгаа чамайг ахиад олгоно. Дээдлийнх нь арай өөр юм байна. Хамтдаа задлцгаая. Яа. Зүгш. Ийм хоёр байна. Энэ гоё штэ. Оо, энэ гоё штэ. Энэ юу юм бэ? Ёо, би яагаад чихрээ ингэ нэрийг мэддэггүй юм бэ? Ваниль шоколадтай байна. Шоколад, энэ дээдлэн шоколад байна. 10-аас 10. Энэ 10-аас 10 шүү миний уучлаарай хүүхдүүд ээ. 10-аас 10. Энэ 10-аас 10.
Нүд идэл баймаар. Энэ согоо юм а видеого дуусаад би энийг иднэ. За ингээ бүгдээрээ дараач байгаа чоба чопсыг амсахаасаа өмнө бас нэгэн чоба чопсын тухай гоё баримтыг та бүхэндээ хаваалцъя. Чоба чопс гэдэг үг нь Испаний чопор буюу сорох гэдэг үгнээс гаралтай. Харин чопс гэдэг нь яг тухайн бүтээгдэхүүний нэртэй холбоотой бөгөөд сорох чихэр гэсэн утгатай. Акулны зурагтай байна. Акул байна. За энд нь акул байна. Акул нь би pop гэж бичсэн байна. Чоба чопс энэ жоохон баабалтай юм уу? За амтаа амсгай. Ингэж задардаг юм биш үү манайхаа ингэж. Тэгээд зарим шиг харагдаж байна. Энэ яа инээтэй. Доогоороо зөөлөх мөртлөө дээр юм зарим юм жоохон хатуулахтай бэржгэр 10-аас 6. Миний иддэг чихэр биш байна. 10-аас 6. Next one. Арагяас хилээ гаргасан байна. Хажууд нь нэг ямар жимс юм бэ? Мандрин юм уу? За нэг усан үзм харагдаж байна. Тэгээд яс харагдаж байна. За нэг это раскрасочно гинэ. Окей, амттай амсгай. Араг ясны нүртэй байна. Амттай эцгэе. Толгой нь бас тарих байгаад байгаа шүү дээ. Эдрийн ер нь энэ дээдлийн хэсэг нэг хуурай. Доогоороо чихлэг дээгүүрээ тэнэг. Бас их содын юм аа. Доотлын хэсгийн долоогоод дээдлийн сороол их гоё юм байна. Энэ яхаа өмнөхөө бол бас дажгүй. 10-аас 7. За milk tea. За энэ мэдээж сүйтэй юм шиг байна. Бүгд хамтдаа амсгай. Араг яс бол алга. Ямар milk tea гэсэн бэ? Энд би 10-аас 8 milk tea. За энэ юу вэ? Milk tea гинэ. Молочная чай. За хамтдаа амсгай. Өмнөх milk tea арай гүцгүй мэн. 10-аас 7. За энэ мэдээж колотой чоба чопс юм шиг байна. Бүгд хамтдаа амсгай. Энэ дээдл нэм гэсэлтаатай. 10-аас 8. Лемо раскраси язык. Энэ нэр ямар амттай юм бэ? Нэг их гоё харагддаг юм байна. Тийм багаз манайхаа. 10-аас 7. Өмнөх колого барахгүй байна. Гэтэ ямар олон төвөрлөлтөө юм бэ? За эхлээд хамгийн томуудаас нь явчих. За энэ XXL байна. Чоба чопсны нэг эвгүй юм байдаг. За би ямар амархан задлж ба. Би багаахтаа чоба чопсыг задлах гэж бас майлдаг байсан. Аавн дээрсээ эргүүлдэг байсан. Жинзүү гараараа эргүүлсэн чи задарчлаа шүү дээ. Тэр ундаатай юм шиг байна шүү. Ундаан дээр хам боргоцоо нэмсэн байна. Хам боргоцоо дээр нэмдэг нь юу гэнэ бөх. Дотроо бөхтэй байна. Энийг бөхийг гар санчлаа. Чоба чопс дотроо бөхтэй байдаг шүү дээ. Би мартсан байж бүр. Ингээ харсан ч нэрээ бүр аим гой санагдлаа. Доторх баг бохин амтагдаж шít. Багахад амар жоохон чихэрлэг амттай. Хамгийн гоё нөгөө нэг яг чихэр дуусаад яг бохтой хэсэг нь гоётэй. Чихэрнээс нь жоохон үлдсэн бохин жажлангууд нөгөө бохин донд нь чихэр нь шарж байгнаа л яг тэр үеийн надад хамгийн гоё санаг. Тэгээд бохоо жажлагцсан нөгөө чихэр нь шарж байгаа алга усаараагаас үлд яг бох үлддэг те. 10-аас 9. Энэ өстой гоё юм байна. 10-аас 9. За дараа чи XXL бохтой олон жимстэй юм шиг байна шүү. Энд 2 жимс бол харагдаж байна. Хамтдаа бүгдээрээ задлцгаая. Ямар гоё. Чоба чопс логог алдарт сурталчилгааны уран бүтээлч Сальвадор Дали анх 1968 онд бүтээсэн бөгөөд өнөө хүртэл ашиглагдаж байгаа. Коконат бох. Коконаттай. 10-аас 6 онцгой мэн. Гүзээлцгэн алим. Алим гүзээлцгэн хамтдаа эзэсгээ. 10-аас 7. Яхавдал юм байна. Дан зайрмагтай байна. 10-аас 9. Энэ зайрмагтай гоё юм байна. Үнэхээр гоё. Черритэй. Энэс гоё шүү дээ. Хоёр талаар янгин чинь хэсэглийн юмд дортой хүмүүс энэ черритэй гэдээрээ за үнэхээр гоё юм байна. 10-аас 9. Гоё. Хэдрэхт үнэхээр гоё шүү. Яг нэг чихэр идмээр байгаа үед бүр ингээд яг чихэр идэх юуг ингээ хангацдаг те. Тэгээ миний 10-аас 10 оноо өгсөн. Чоба чопс бол инээ.
Нэг ихтэй үнэхээр бүр хазаад идчихмэн санагдаад байгаа байхгүй. За ингээд та бүхэндээ лайк, share, subscribe дараагийн мэдлэгээр уулзлаа. Түр баярлалаа.